Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов зугаартай шашуу нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 23-ны даваа гарагийн дугаар шууд өргөд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа Амийн хариулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюун сүрсэн иргэний хамгаалдаг Им Монголиа мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payone цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Бэл цохоноостой үчи мэд хүргэе. За бүгд нь үчи мэд хүргэе. Манайхан тэгт хободохтой бэлэн л үсттэй. Бэлээ. Та бэлэн үү? Би бэлээ. Бичсэн бэлээ. Цаашгүй. Хоёул энийг ярьж харих уу? Энэ хүнтэй ярьж уу. За өнөөдөр энэ тухай танилцуулах вэ. Цэцэгнээ цөөрхөн хөвгүүд драмын Юнжихүүгийн дүрээр олонт танигдсан дуучин жүжигчин SS 500-ны хамтлагийн гишүүн Ким Хёнжуны тухай танилцуулах нэ. Нэг шаргал үстэй нөгөө жандыг булаацалддаг залуу гэх тухай л гэсэн. Тийм. Бас нэг учир зүүн болдгоо нэг хүүхэнд хайртай те. Нөгөө хүүхэн нь нэг модель нэг бас гоё модель шүү дээ. Яваал тэгэл яг яах гэдэг нь мэддэг бас нэг хүн байна. Учир нь олддог нэг тиймэрхүү хүмүүс байна. Тэгээ нэг учир нь олдож үгүй хайртай юм уу гэхээр хайртай юм шиг үгүй юм гэхээр үгүй юм шиг. Бөөмэ тэгсэр нэ халамжлаг үгүй тах. Тэгсэр нь яг хайртай шүү өдрөж хэлэхгүй байгаа те. Тэр чи яг энэ залуу. Тэр бол энэ залуу юу. За би энэ 7 хоногийн туршид бол алдарт Blue хамтлагийг танилцуулна. Тэгээд сонсогчдоос маань санал ирсний дагуу энэ хамтлагийг танилцуулахаар бэлтлээ. Нэг царайлгам барьж дэлэхгүй нэг 4 сайхан амтан байдаг да. Тэр дүрийг танилцуулахаар бэлтлээ те. Дууг нь бол зөндөө сонсч ирсэн билүү те. Лүгү мэдгүй нөгөө цариг нарахын тухай юу лайв байх болохоор би цариг нарах. Тэгээ нөгөө хинтээ Элтон Джонтай хамтарч бас дуу мод уусан. Тэр залуучууд аа. Та нэг чи туунаас найл да. Би айл дуу гэж хэлдэг. Тэгвэл би яг таних гээд байна. Монгол руу ярьж байгаа яа. Таних гээд. Нэрийг танихгүй гадах юм. За ороод ирнэ заяа. Тэгээ лайваас хараарай. За лайваа сайн хараг лайв байх. Лайваас хараарай гэсэн ороод ирэхээр. За хамтлагийн тухай товчхон танилцуулж. Blue хамтлаг бол Simon Webb, за Duncan James, Anthony Costa, Lee Ryan нарын гишүүдээс бүрдсэн 4 гишүүнтэй Английн хүүгүүд хамтлаг байгаа. За энэ хамтлаг 2000 онд байгуулагдаад 2004 оны сүүлээр хэсэг завсарлага авсан. За тэрнээс өмнө завсарлага авахаас өмнө ямар ч гэсэн 3 студийн цомгоо бол гаргаж чадсан байсан. Ингээ 2011 оны 1 сард хамтлаг дахин шинжлэгдээд 2011 онд болохоор Евровидений дууны тэмцээнд бие чадан дуугаараа эх орноо төлөөлөө оролцсон байдаг. Ингээд 100 оноогоор 11 дугаар байранд тус орж чадсан юм билээ. Ингээ 2013 оны 3 сарын 27 оны хамтлаг оны сүүлээр анхны шилдэг аялан тоглолтыг хийхээр зарласан байдаг. За энэ нь бол бараг л 10 жилийн дараа хийж байгаа л аялан тоглолт нь гэж хэлж болно. 2015 оны 4 сард болохоор Colors гэдэг 5 дахь цомгийнхаа гүйцэтгэл маш муу байсан гинэ. Яг нэг сансан зургаар нь юусо борлуулдаг учраас Sony дуу бичлэгийн компани Blue бол орхисон буюу гэрээгээ цуцсан байдаг. За тэгээ хамтлагийн хувьд бол 15 сая цомог борлуулсан юм амжилттай хамтлаг байгаа. За тэгээд юу гэдэг чимдээ бас их өрмөц царайтай 4 гишүүнтэй гэдгийг хүмүүс л их сайн мэдэх болоо да. За 1999 оны 5 сард болохоор Lee Ryan, Anthony Costa нар 15-17 настай байхдаа This Morning гэдэг шоунд оролцгоёор хоорондоо анх танилцж ирсэн юм байна. За тэгээд энэ хамтлагт Simon Cowell бас орж ирнэ. Ер нь бол энэ бои бэндүүдийг Simon Cowell нэлийн бас оролцсон байдаг юм байна. Хамтлагийг бол анх нэгтгэжсэн юм бэлээ. Тэгээд Ryan Costa анх ерөөсөө сонгогдоогүй юм бэлээ хамтлагт орохоор сонгогдоогүй гэсэн хамтлагт сүүлд нь орч чадсан байдаг. За ингээ 2000 онд болохоор Costa болон түүний өөр нэг найз залах Duncan James нар өөрсдийн хамтлаг байгуулахаар шийдсэн байдаг. За ингээд Ryan тэднийг нэгтгэхэд ингээд энэ дөрөв бол нийлж нэг хамтлаг болсон байт юм байна. 2001 оны 5 сард болохоор All Rise нэртэй анхны синглээ гаргасан байдаг. Тэгээд энэ гаргасан дээрүүд болохоор их Британий сингл чартын 4-р байранд орж ирсэн дээр олонний анхаарлыг татсан гэж хэлж болно. Монголд иржсэн гэдгээр нь сонсож байгаагүй Blue хамтлагийг. Би яг нь Элтон Джонтой хамтран дуусан дууг нь мэдэж байна. Монголд ирснийг нь бол мэдээг. За тэгээд 2003 оны 6 сард болохоор Шотландын Blue хамтлаг болохоор юу байсан юм бэлээ? Шүүхүүд төгсөн юм бэлээ. Энэ бол Шотландд Blue гэдэг нэртэй хамтлаг байдаг юм байна л да. Тэгээ нөө нэрнийхээ асуудлаас болоод шүүхтэлцээд тэгээд 5 сая фунт стерлинг нэхэмжилсэн юм бэлээ бүр шүүхүүд. За тэгээд энэ хэрэг хамтлагийн нэрийг ашиглах эрхийн асуудлаар л бүү юм болсон. Тэгээд шүүхийн маргаанд бүр болсон байдаг. За хэсэг хугацааны дараа хилцэн хийсний дараа хоёр одоо энэ хамтлагийг бол хэргийг хэрэгсэхгүй болгоод хоорондоо тохиролцсонгуудаа шүүх ямар шийдвэр гаргасан юм бэ гэхээр хоёулаа Blue гэдэг нэрээ ашиглаж яваа
Гэт ингээ хоёлаа нэр арилжааны зорилгоор ашиглахын зөвшөөрсөн буюу Blue-гийн нэртэй хоёрын юм хамтлаг байт юм байна. Нэр нь болохоор бас Шотландын юм хамтлаг юм билээ. Тэр Ер нь нь бас жоохон түгээмэл нэр юм шиг байна шүү дээ. магадгүй. Тэгэд яагаад ийм нэрийг өгсөн гэсэн чинь нэг тийм өөрснийх нь намынх одоо уянгийн дуунаар маш их дуулдаг, хайрын дуу их дуулдаг. Тэрэндээ таарсан юм зөөлөн нэр олох гээд энийгээд бас яасан гэдэг юм бэ? Ийм нэр сонгож өгсөн гэж ярьдсан юм байна. За тэгээд Монголд хизээ ирсэн юм бэ гэдгсэн яасан гэхээр 2013 онд Ивента компани Монголд одоо Blue хамтлаг тоглолт хийх гэж байна гэдгийг зарлж байсан. За тэгээд тоглолт Чингис хааны сонгосны буудал дээр болоод төв цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулагдсан байдаг. Тэгээд Google яг тухайн үед мэдээлэл өгчээсэн юм билээ. Тэгээд гişүүд Монголд ирснийхаа дараа юу гэж хэлжсэн гэхээр Монголд ирсэндээ үнэхээр их баяртай байна гэж мэлжлэгээ бичээд фэнүүд нь бүр баяр хөөр болж байсан. Тэгээд хамтлагийн гişүүд монгол хэлээр сайн байна уу, баярлаа гэх мэтээр мэдчлээ үзэгчтэй хүндэтгэл хүртэл үзүүлж байсан. Сүүлд хэвлэлт хүсэн ярьсандаа юу гэсэн гэдгсэн чинь Монголын байгаль үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Хүмүүс нь ч гэсэн халуун дулаан гоё өгдөж авлаа гэж онцсон байдаг. За тэгээд Simon Webb болон Duncan James нар пенүүдийнх нь гарын үсэг зурх хүсэлтэнд хариу өгөө тайзан дээрээс бууж бүр ингэж уулзаж гар үлгөөсгөө өгсөн байдаг. За 2000-ад оны их үеийн хамгийн амжилттай Британий хөгүүдийн хамтлагийн нэг бол яалтчихгүй мөн. За хүчтэй аятай, үгтэй аятай, мөн R&B мэдрэмжээр дамжуулан охид залуусын сэтгэл бол хоногшуулсан юм хамтлаг. Тэгээд өнөөдөр ч тэгээд аялын тоглолтоо хийж байгаа. Ер нь бол Венедиктийг холбоотой хэвээр байгаа юм байна. За одоо цариг нараа сонсно уу? Тийм. Би нөгөө дуугаар нь санчлаа л да. Цариг нь харахаас өмнө нөгөө Sorry Seems-тэй би юу лээ? Horror гэдэг. Тий. Тэр дуугаар нь бас сонсч байсан юм байна. Тэр чинь хэлсэн ч арай хамт тусна. Цаалаа хамтрaalчтай танилцуулаад үргэлжлүүлээ. Химлэн сүрс иргэний хамгаалдаг Монголиа. За тэгэхээр та өөрийн болон хүүхдийн дархлаажуулалтын мэдээллийг англи монгол хэл дээр Монголиа системээр шуурхай авах боломжтой болжээ. За тэгэхээр манай улсууд Улаанбархан халдварт өвчнөө одоо батлагдсан тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаад байгаа тийм. Яг энэ удаа хүүхдийн дархлаажуулалтын мэдээлэлээр шалгаад вакцина өрхийн эрүүл мэндийн төвдөө ханд нөхөн хэлгэх боломжтой болсон юм байна. За COVID-19 халдварт өвчний дэгдэлтийн үед вакцины гэрчлэгийн нэртэйгээр 3,122,900 иргэн үйлчлэгийг авсан байт юм байна. Тэгээ энэ үйлчлэгийн шинжилгэснээс хойш 200 гаруй мянган иргэд энэ үйлчлэгийг авсан байгаа ахнаа. Тэр нь Монголигийн давуу талаас дуртай юм л те. Интернетгүй орчинд 24/7 үйлчилждэг. Интернеттэй орчинд шүү. За тэгээ fingerprint буюу одоо нөгөө face буюу биометрикээр ингээд танаад болчихдог. Аппликейшны скан тавьж ашиглан компьютерт хялбараар нэвтэрчж болно. Үндэсний чат ашиглан чаталж болдог. За бичиг баримтуудаа нэг доороос харах боломжтой. Энд тэнд очрлох зогсох шаардлага болсон бас башгүй амар болсон те. Төрд байгаа мэдээллийг нэг доороос харчин ажиллаа бүтээхэд тань туслах юм багц үйлчлэгнүүд бол байдаг. Иргэдэд эрэлттэй байгаа болон сүүл тайсан үйлчлэгийг тань ингээд санал болгон гараад ирд юм билэ. Тэгээ дуу хоолой ашиглан үйлчлэгээ хаах боломжтой. За тэгээ яаралтай түргэн тусламжийн дуудлага хийх бас боломжтой гэдэг юм байна. Систем нэвтэрсэн төхөөрөмжийн хамталтын түүхүүдийг бас харж болно. Өмнө нь яг ямар удаа лавлага авсан эдрийг бас гараад ирд юм билэ штэ. Тэгээ шөнийн горин буюу dark mode идэвхжүүлэх боломжтой. Ер нь хүмүүсийн dark mode дээр өг тавьдаг. Би байнга тавьдаг штэ. Тийм билээ. Өөр гэрэлтэй болохоор нэг л сонирн болчихдөг юм. Хүлээж авч чаддаг. За их байршлын хувьд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо мэдээлэл технологийн үндэсний паркын 4 давхарт байрлаж байгаа юм байна. Холоод хуудасны дугаар 1111 гэж залгаад 2 гэсэн товчдоор залгаж холбогдох юм байна. Сошиалайг нь Монголиа гэдэг ягаар гараад ирэх нэ. Химэл оюун сүрэлсэн иргэний хамгаалдаг Монголиа хамтран ажиллаа. Баярлалаа. Театр дээр та бүхэндээ Blue хамтлагийг танилцуулж байгаа. За ингээд хамгийн ихний гишүүнийг танилцуулъя. За хамгийн ихний гишүүн Duncan James. За Duncan Matthew James Inglis гэдэг нэртэй амин байна. 1978 оны 4-р сарын 7-нд төрсэн. Одоо 47 настай. Английн дуучин, жүжигчин, телевизийн хөтлөгч юм салбарын хүн байгаа. За 2001 онд бол Blue хамтлагийн одоо хөгүүдийн хамтлагт гишүүн гэдгээр олон танигдсан. Дараа нь Британий олон ангид Ryan Knight-ийн дүр тогснороо илүү олон танигдсан кинон тогсноор бас хүмүүс төрсэн юм байлээ. За Джеймсийн хувьд бол айлын ганц хүүхэд. Ерөөсөө ганцаараа юм байлээ. Аав нь болохоор яг өөрийг төрхөөс өмнө гэр бүлийн орхио авцсан. Ээжийг нь орхио авцсан учраас ээж нь ганцаараа тэгээд ээжийнх нь аав ээж буюу эмээ өвөө нь голчлон өсгсөн байдаг. Тэгээд эмээ өвөө нь их хатуу католик шашинтай хүмүүс учраас ийм шашнаар бас хүмүүцсэн байт юм байна. За тэгээд энэ Wimborne гэдэг Дамптон сургуульд суралцдаг байсан. Энд нь болохоор өвөө нь болохоор хөгжмийн багшаар ажиллаж байгаа юм л та. За тэгээд маш олон коллежуудаар давж аваад боловсрал эзэмшиж байгаа. За тэгээд 15 настайд болохоор зуны шөнийн зүүд одоо жүжиг тоглож исэн буюу ерөөхдөө театрт жүжигчний гараагаа эхэлсэн. Ингээ явж исэн юм бэлээ. Тэгээд энэ Английн Dorset хэмээх одоо манайхаар Английн зах дуу газар хөдөө маягаар л амьдарч исэн гэж ярьд юм бэлээ. Их нам жим фермдийн тиймэрхүү юм хийдэг байсан ба. За тэгээд энэ орчинд өссөн ямар давуу талтай байсан гэхээр дотоод ертөнцийн уянгийн мэдрэмжээ одоо гүн гүнзгий мэдрэгт нь маш их нөлөөсөн гэж ярьж байсан. За тэгээд багтаа болохоор өөртөө ихтгэл муутай.
дуу зөөнтөө буюу юм яриулах гэж их зовдөг гэсэн гинэ. Нэгэн асуугаал хариулж өгөхгүй тагчиг болчихдог юм үг байсан. Тэгээд сүүлд нь болохоор хүмүүст таалагдах гэж би хитрхи хичээдэг байсан юм шиг байлээ. Гэхдээ яг урлаг надад өөрийгөө илэрхийлэх хэрэгчлөлөг өгсөн гэж бас хэлжсэн юм билээ. Тэрнээс бол өөртөө таалагдах гэж юус оролцдог тийм ээ. Хүнд л таалагдах гэж хичээдэг байлаа гэд тэгсэн байлаа. За тэгээд бага наснаасаа л жүжиг болон драмад дуртай байсан. Тэгэхээр ер нь театрын чиглэлээр явж байсан гэсэн. За хөгжим болон дуулалтанд бол бүр багаасаа сонирхолтой байсан. Ээж нь болохоор түүнд бүр яг энэ чиглэлийг маш их дэмждэг байсан учраас хөгжим сонсох гээд театрт одоо жүжиг үзүүлэх гээд байнгын дагуулад ингэ явждаг байсан юм бэл чи үзгээд ингэ явдаг байсан. За ингээд Джеймс Антони Костатай хамт 2000 оны ихэр Ли Райн, Саймон Веб нарын хамтлаг байгуулахаар ятгах чадсан юм бэл. Одоо юу гэх юм хоёулаа хамт нийлж хамтлаг байгуулдаг даа гэдэг санааг өгсөн үнэн юм байлаа. За ингээд Блю хамтлагийн R&B нөлөө бүхий pop хамтлаг нь болохоор Их Британи бол Ирланд, Португал, Бельги, Итали, Франц, Австрали, Шинэ Зеланд зэрэг бусад оронд арилжааны амжилтанд хүрээд маш алдартай хамтлаг болж чадсан байдаг. За ингээ хамтлаг мэдээж хэсэг хугацаанд завсарлага авсан. Джеймс 2006 оны 5 сард эртөөрөө хэзээ нэгэн цагт гэсэн би даасан синглээр хөгжим ертөнцид хэрэгж ирсэн байдаг. Одоо 5 сарын ихээр бол клипээ гаргаад 2006 оны 6 сарын 5-нд синглээ арилжааны хэлбэрээр анх удаа ингээ цацсан байгаа юм л та. Гэсэн хэдий ч гэсэндээ энэ сингл нь арилжааны хувьд амжилттай болж чадаагүй. Хүлээлтэнд ерөөсөө хүрээгүй байсан. Британий чартуудын 35 дугаар байранд ороод 2 дахь 7 хоногт 72 дугаар байрлал орсон би маш хурццаагаар унж гисэн байдаг. За тэгээ анхны цомог нь төсөөлж яасан чигээ бас бүтээгүй. Тэгээд 2007 оны 2 сарын 2-нд болохоор би дөрөв сууг болохоор анхных нь дараагийнх дууных нь клипийг анх удаа ингэ цацсан байт юм билээ. Тэгээд цацчаад ингэ байжсэн чи удалгүй энэ бүр ингэ устцсан. Яасан гэдгсэн чи бичлэгийн гэрээнээс хасагдсан буюу нөгөө дуу бичлэгийн студ гэрээгээ цуцалчихж байгаа. Юу гэх нь амжилт үзүүлж чадахгүй болоод ирэхэд тийм юм аа ямар ч рекордцууд ингээд хасаа ичт юм билээ. Ингээд энэний дараа болохоор за би тэгвэл хамтлагтайгаа байхдаа хамтараалаа гэдэг шигтэй лаг юм байна. Ганцаараа би даасан уран бүтээл хийвэл амжилт олохгүй байна гэдгийг мэдэнгүүтээ соло уран бүтээл хийх карьераа бүр хүмүүс орхисон гэдгийг зарласан байдаг. Тэр хүн соло уран бүтээл хийдэггүй л гэсэн. За тэгээ заримдаа телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан. За дээрээс нь FM-д ажилладаг юм лээ. FM хөтлөгч бас хийдгээл гэсэн. Ням гараг бүрийн 19-с 10 цагийн хооронд 95.8 гэдэг одоо суугаар өөр ингэсэн радио нэвтрүүлгийг бас явуулдаг юм байна. Тийм тэгэхээр одоо хоёул шиг FM хөтлөгч бас хийдгээ гэсэн үг. За хувийн амьдралаас нь дурдвал бас их сонирхолтой амьдралтай юм байна. 2002-оос 2005 онд болохоор Джеймс загвар өмсгөгч Келлертэй болцож байсан. Тэгээд 2005 оны 2 сард төрсэн охин Тиана Финтэй басан буюу хосууд ингээ хүүхэдтэй болсон. Тэгтээ салцсан буюу одоо яг гэр бүл болоогүй гэх юм уу? Хурим игээгүй. Хамтран ингээ амьдарч байгаад хүүхэдтэй болсон. Дунхан бол охиныхаа амьдралд маш идэвхтэй оролцдог. Тэгээд охин маань миний амьдралын хамгийн чухал хүн гэж маш олоодаа ярьжсэн буюу одоо энэ охиноо байнга дурсдаг юм байна. За тэгсэн 2009 оны 7 сарын 12-нд яасан бэ гэдгсэн Джеймс Уорд Ньюс гэдэг сэтгүүлд ярилцлага өгсөн. За тэгээд 2014 онд тэрээр өөрийгөө ижил хүстэй гэдэг аль бие усаар зарласан байдаг. Тэгээд Блю хамтлагтай байхдаа болохоор өөрийгөө нуух шаардлагатай байсан гэдгийг мэдэрчээсэн буюу энэ нөгөө айгүй хэцүү байсан гинэ. Сонирхол нь өөрөө гадаг гэтэл энэ чинь нөгөө бой бэнд те охтуудын шүтээн болцсон байгаад байдаг. Охтууд хайраа альчлаад байдаг. Хүний нүдэн дээр одоо юу гэдгийг болцох шаардлагатай болоод байдаг. Энэ бүр үнэхээр хэцүү байсан гэж байна. За тэгээд хожим үсэн ярилцсандаа буюу өөрийгөө одоо ижил хүсдэг гэдгээ зарснаас хойш яасан гэхээр өөрийгөө нуух нь намайг сэтгэл готролд оруулж исэн. Нээлттэй байх нь амар байсан. Би ингээ зарлцсан нь амар байсан гэдэг чинь. За тэгсэн чинь 2014 онд нэлээд том сенсац тэгцээ. Юу ингээ тэгсэн чинь хамтлагийн гишүүнд хоорондоо холбоотой юу гэдэг сенсац гарч ирсэн. Холбоотой юу гэдэг нь юу гэсэн үг вэ? Хоорондоо хоёр эрэгтэй хүн одоо хоёр гишүүд нь хоорондоо янаг амаргийн холбоотой юу гэдэг юм асууж байна. Тэгээ би бүр одоо холбоотой юу гэхээр хамаатан сад байсан юм бол энэ хоёр янаг амаргийн асуудалтай байсан уу гэдэг юм мэдээ гарч ирсэн байхгүй юу. Тэсэн чинь Ли Райнтай хамтлагийн эхний жилүүдэд Джеймстэй тогтмол бэлгийн харьцаанд орсон гэж мэдэгдсэн шар мэдээ бүр өстой дэлхийн нийтээр тархсан байдаг. За Ли Райны зургийг бол энд найруулагч өгч байна. За энэ хоёр холбоотой байсан. За тэгсэн чинь сүүлд нь тайлбар хийсэн л дээ. Юу гэсэн ингэ тэгсэн энэ мэдээлэл нь үүсгэж эхэлсэн. Дункан болон Лиг хоёр хамтлагийг байгуулахад хамгийн гол үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тэгэд хамт тоглолт хийжсэн, аялал студид цагийг хамт өнгөрүүлжсэн, нэг нэгэндээ урам өгч унаж босоход нь дэмждэг маш сайн найзууд гинэ. Дункан нэг хэлэхтэй болохоор юу тайлбар хийсэн гэхээр Ли яг миний дүү шиг хүн штэ. Бид хоёр хэрэлддэг ч гэсэндээ удалгүй илэрчдэг. Бид хоёрын харилцаа та нарын бодож байгаа шиг биш ээ. Бид хоёрын харилцаа бол жинхэнэ ах дүүгийн ийм харилцаатай гэж хэлсэн байт юм байна. За тэгээд энээс нь болоод энэ хоёр татны харилцаатай байсан уу гэд фэнүүд нь ерөнхийдөө ухаж эхэлсэн. За тэгтэл Ли Райн хариу өгөхгүй байжгаад өгсөн л дөө нэг ярилцлаганд дуртахтаа. Дункан бол миний дотны найзаа.
аанд тийм ээ. Түүний чиг баримжааг бид хоёрын харилцаа нөлөөлөхгүй би түүнийг бол хүндэлдэг гэж хэлсэн байт юм. Гэхдээ нэг юм хоёр үзүүртэй зөв шиг юм хийсэн нь юу гэсэн гэхээр Лирайн өөрийгөө би ч гэсэн хоёр хүүснээ сонирхдаг байж магадгүй гэж хэлэл тагуулсан. Тэгэхээр бас сонио. Тийм ээ. Тийм. Гэхдээ тэрийгээ би сүүлд яг энийг сүүлд нэг тайлбар хэлэхдээ бид хоёр бол яг ингэ харилцаатай. Гэхдээ би бас сүүлд өөрийгөө олж мэдсэн. Би ч хоёр хүүснээ сонирхдаг юм байна гэж хэлээд ахиж өрөөс тайлбар хийгээгүй. Тэр энэ хоёрыг холбоотой байж байсан юм уу ч юм уу хоёр л мэдгүй. Жохон сонирхол хариулт. Тийм байна. Тийм үгүй биш юм шүү. Биш байгаа зү ерөөсөө. За тэгээд ерөнхийдөө хамтлагийн ирчүүд би бинийгээ энэ тэнд үнсдэг гэдэг яриа гарч эхэлсэн. Тэгээд ер нь бол хүмүүс айгүйх дам яриа нэлээд гарч эхэлсэн л дээ. Дункан болохоор хэлэхдээ хамт байхаар үнэхээр татна байдаг аа. Гэхдээ бид нар хизээж би тэгээд энэ романтик харилцаанд орж байгаагүй. Хүмүүсийн төсөөлөл арай хитрхи яваад байгаа юм биш үү дээ гэж хэлжсэн. За тэгээд яг хоёр талд хоёулаа үгүйсгсэн ч гэсэндээ нэг тийм сонин хариултуудыг л хоёр талд өгсөн л яваад байгаа юм л та. За ингээ 2019 оноос хойш Бразилийн гэрэл зогч Родриго Рейстэй болцож байгаа. Тэгээд тэд бол олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа. Хайрд орлоо. Ил тод харуулад ингээ явдаг буюу одоо найз залуутай болчихсон гэсэн үг. Тэрийг аль биесээр зарлцсан байна. За нэг асуудал юунд оролцож байсан гэдгсэн. 2013 онд болохоор нөгөө яадаг штэ өөрөө би нэг дампуурлаа гэдгээ зарладаг штэ. Дампуурлаа зарласан юм байлээ. 2013 оны 9 сарын 12-нд Донкон жинхэнэ нэрээр болохоор Лондонгийн Hyde Court-д одоо дампуурснаа бүртгүүлсэн байдаг. За энэ үйл явдал нь болохоор Blue World компани зүгээс ерөөсөө үр төлбөрт хариуцлага хүлээх зорилгоор болсон юм байлээ. За тэгээд охиндоо зориулсан санхүүгийн зохицуултыг авч үлдэхийг хүссэн байдаг. Тухайн үедээ Донкон 35 настай байсан. Тэгээд дампуурлын бүртгэл нь бүлээн амтлын иргэн тоглолтын явцад одоо үүс нэг өрнөөс болсон. Одоо нөгөө эргэж ирэх гэж асар их мөнгө хэрэг болно шүү дээ. Тэрнээс болсон гэж мэдээлсэн байлээ. Энэ дампуурлын бүртгэл гэж юу гэдэг байгаа юм гэсэн чинь хувь хүн эсвэл байгууллага өөрийн өрөө төлж чадахгүй асуудыг шүүхэд ханддаг юм байна. За тэгээд засгийн газрын хуулийн хамгаалтаар аль бие ёсоор өргийн зохицуулт хийх үйл явцыг л хэлээд байгаа юм билээ. Бүх юм ингээд нэг дор хураагаад авчихгүй те. Багаар тэр өрнөөсөө салах тийм зохицуултыг засгийн газар юу оролцдог юм байна. Тэгээ хэрвээ дампуурлаад зарлсан бүр ер нь бол арга эцэг үедээ дампуурлаад зарлцдаг юм байна. Хэрвээ дампуурлаад зарлсан бол та зээл ипотек авах боломжтой хязгаарлагдчихна. За тэгээд дээрэс нь хөрөнгө байр машин үүдэнтэй бүх юм хураалгах магадлал өндөр болчдөг. За тэгээд нэр хүнд нь асар их ундаг юм байна. Ажил эрхлэлтийн бололцоо нь бас буурчдаг юм байна. Ихэнх улсад бол 6-аас 12 жил бүртгэлд үлддэг буюу манайхны хэлдэг нөгөө хар дансанд орчдөг учраас ер нь жоох юм эрсдэлтэй байсан. Гэхдээ энэс өөрөөр арга бол байгаагүй асар их хэмжээний өрөнд орсон байсан юм бэл. Хэл авч гарсан да. Одоо ингээд найз залуутаа хөтлөгч байгаад амьдарч байна. Тэгээд санхүүгийн хувьд ирээд босч л байгаа. Тэгээ одоо босоод ингээд баг өрнөөсөө салаад ингээд явжлаа да. Яаж одоо тэгж хөрмөр тавьсан юм бэ? Тэр нэг хамтлагийн иргэн нэгдэлтээс болоод нөгөө компаниас идэр чи одоо нэг хүний үр бишэхгүй. Одоо бүгднийх нь л үр болчихсон. Тэгэхээр ч одоо бүгд л их айх. Тэгэхээр одоо хувааж төлөх хэрэгтэй болчихно. Одоо чи үүдээ нэг компани хариалагддаг байлаа гэд нэг газраас зээл авчдаг. Тэр хоёлоо хувааж л төллөө. Тэгэхээр би хувь хүний дампуурлаа зарлахаас өөр аргагүй адилтал орчод байгаа юм л та. Тэгээ энтертайнмент байхгүйсэн баг таа. Тэр чинь байхгүй болчиход яваад байгаа шүү дээ. Тэгээд хуваарай л юм хийж хуваарай л өөртөө ирж нэгдэлний тэрэг болсон биш. Ижил хөөсний мэдээг байжээ. Харин тийм ээ. Ижил хөөснө гэдэг би ч орчуулж хатаа л мэдсэ. За дэмжин ажиллагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Mobicom болон Huawei зөөврийн компьютерийн шинэ 90 дэмжиж ажиллаж байна. За тэгээ Huawei MatePad 11.5-ыг Mobicom-оос за цааш нэмгийн бэлээ Papermate дэлгэцтэй соронзон keyboardтай. За бүх Office app-уудтай Huawei MatePad 11.5 таблет таны ажлын хэрэгцээнд төгс нийцнэ. Таблетаа Mobicom-оос аваад Huawei Mouse-ус бэлгэнд авах юм билээ. Тэгэхээр амар биш үү? Тийм байна. Жус тусдаа өөр юу гэдэг. Одоо нэг зөөврийн компьютертэй болохгүй болж байна та тийм ээ. За баярлалаа дэмжиж ажиллагчаар Mobicom болон Huawei зөөврийн компьютер байлаа. Баярлалаа. Зарвалжууд нарыг мэдээлэл яадраг алтартан цэцэгнээс хөөрхөн хөгөөд киноны Юнжиху баал гэгүүд чтэй. За тэр төрөөр танигдсан жүжигчин дуучин Ким Хёнжуны тухай танилцуулах нэ. Монголд ирсэн шүү дээ. Тэгээ дараа нь бас өөрийн бие даасан тоглолт хийх гэж яриад буцаа явцгаал
юм шиг байна лээ. Би яг тэр тоглолтыг бол үзэж чадаагүй л та. 1986 онд төрсэн энэ жил 39 настай 1.82 см өндөр залуу ахны. За ингээд ихний мэдээлэл нь эрдэмтэн болох мөрөөдөлтэй байж дунд сургуульд хүртлээр шинжлэх ухааны эрдэмтэн болно гэж боддог байсан. Тэгээд тухайд бол сурлага сайтай, хэд хэдэн олимпиадад орох хэмжээний мундаг сурагч байсан. Гэвч тухайн үед алдартай Сотежи гэдэг дуучны дуулахыг санамсаргүй байдлаар үзээд тэгээд ерөөсөө амьдрал нь тэр чигээр өөрчлөгдсөн буюу ахлах сургуульд байхдаа сургуулаасаа гараад рок хамтлагт хөгжим тоглохоор гарцсан гэж шийдээд. Тэгэхээр уг нь одоо энэ Сотежи гэдэг дуучны үзээгүй хараагүй байсан бол шинжлэх ухааны талдаа л эрдэмтэн болно гэж хичээл номоо хийгээд явж ахал хүүхэд байсан юм байна л да 10 жилдээ. Гэтэл энэ Сотежи дуучныг харснаасаа болоод би ерөн сургуулиасаа гарна рок хамтлагийн гишүүн болно гэж гарсан байна. Зөө шууд чи. Тийм тэгээ дээрэс нь яагаад хичээл номоо хийх болсон бэ гэхээр дуртай дуучин Сотежи маань хичээл хийхгүй байгаа шүү дээ. Хийж байгаагүй. Тэгэхээр би ч гэсэн хийх хэрэггүй гэж үзсэн юм байна. Тэгээ ахлах сургуулиасаа гарцсан. За мэдээж гэр бүлийнхэн түүнийг бол хүчтэй эсэргүүцсэн. Тэгэхээр нь гэрээсээ зугатаад цагийн ажил хийж амьдрах болсон юм байна. Ер нь өөрийнхөө амьдралыг өөрөө идеал гэж гараа авчихсан юм шиг байна. За ингээд сүүлдээ гудамжинд гарч удахгүй бүр нураах гэж байгаа байранд хүртэл хоногөлж амиа алдах шахажсэн удаа хүртэл байсан. Тэгээ ер нь багасаа өстө юм л үдсэн юм байл. За дуучнаар ажиллах болсон түүхэн гэр бүлийн ресторанд ажиллаж байсан дөрөөсөн те сургуулаасаа гараа тэгээ цагийн ажил хийж л өөрийгөө болгодог болсон гэдэг. Тэгээ нэг гэр бүлийн ресторанд ажиллаж байх үед нь хүн болгон л ерөөс ямар царайлаг залуу гэсээр байгаад тэр хавьдаа бас нэг алдартай болсон юм байна л та. Яг нэг амд амьдсаар байгаад нэг агентлагийн чихэнд хүрээд тэр агентлагаас энэ залуудаар жүжигчин дуучин залуудаа ирээд санал тавьсан юм байна. Чи SS 501 хамтлагийн гишүүн болох уу гэдэг. Яг тайхан тэр үед бол ингээл нарийн хилээгэл бахалтай нэг хамтлагт орох дуучин болох уу гэдэг. Тэгээ тэрийг нь зөвшөөрснөөр энэ SS 501 гэдэг хамтлагийн гишүүн болж орсон. За ингээд 2005 оны 6 сард дуучны гараагаа эхлүүлсэн. Хамтлагийн гишүүд 2010 оноос хойш өөрийн гэсэн тусын агентлагтай гэрээ байгуулад ер нь хамтлаг нь яг аль бие сурдаг тарцсан гэж амаараа хэлээгүй ч гэсэндээ тэгэл урсгалаараа бүгдээрээ өөр өөрсдийн карьераа хөөснөөр тарцсан гэж хэлэхэд бол хэсдэггүй юм шиг байна. За анхны хайртайгаа 4 жил үргэлжижсэн юм байна. Дунд сургуульд байхдаа танилцчихсан. Тэгээд ардаас нь 2 жил гүйсэн юм байна. Тэгээ 2 жил гүгээд нөгөөт нь ер нь жоохон тоогоогүй л хандлагатай байж л дээ тий. Яазгүй байсан юм байна. Ингээд ахлах сургуульд байхдаа сэтгэлээ хэлчихсэн гүүж байгаа. Дунд сургуулиасаа харилсан шүү дээ. Ахлах сургуульдаа ороод би чам цай хайртай гэдэг. Тэгээ яаж хийж байгаад үргэсэн гэдэг байгаа. Өөрөг нь хэлж байгаа. Юу гэдэг яа би биндээ хайртай болоо гэхээс тий яагаад энийг болоод ингээ үргэсэн гэхээр яаж хийж байгаа л үргэсэн юм шиг очиг нь алаа. 5 хоног байчил таа гэж би жаагаад чадна ёо. 5 хоног л таа. 5 хоног үргэжил таа гэсэн. Дээр гэж байгаа л. За тэгээ уг найзсгүйтэйгээ дуучны гараагаа эхлүүлтэл үргэсэн. Гэхдээ ажлын ачаал нэгсээ сүултээ салхаас ур аргагүй байдал түрээс салсан. Тэгээ дараа нь дахиад нийс. Энэ хоёр чинь салж нийлэхэд бас нэлээд олон үргэлжилсэн юм байна. Тэгээ найз сүүхэн талаар тухайн үед сошиалаар ер нь жоо хар бараа мэдээлүүд их явсан юм шиг байна. Тэгээ яг хар бараа гэхээс илүүгээр өөдөр чинь найз сүүгээл зураг гарчингууд хүмүүс тэр хүнийх нь өөрийнхөө сошиал хаяг дээр нь очиод одоо доромжилдаг ч юм уу. Тэгээ фэнүүд нь. Тэгэхээр тиймэрхүү зүйл болж ирсэн учраас явцдаа бас л ингээд болж өгдөг болоод салцгаасан. Тэгэхдээ бол байнга холбоотой байсан гинэ. Тэгээ яаж холбоотой байсан мэхээр жүжигчин залуу анхны харихаа утасны дугаар өрсөн мартдаггүй цээжилсэн байсан. Дээрээс нь утасны дугаараа солих юм бол найз нөхдөөрөө дамжуулаад утасны дугаарыг яаж хийж байгаад олоод ингээд утас нэр тэмдэглээд авчдаг байсан гинэ. Тэгэл байнгын холбоотой нэг гэсэндээ найзаараа үлдчихэж байгаа гэсэн. Тэгээ чи сонь сайхан юу байна те ингээд ийм найзын харилцаатай. За тэгээ бүсгүйч өөрийг нь дараа нь ингээд уулцсан чинь мартаагүй байсан буюу 10 жилдээ үерхэж эхэлсний одоо нэг солонгосчууд чинь пегэл гэж нэг 100 өдөр 200 300 гэж явчихдаг шүү. Тэр үеэр ахуулж исэн нэг форумтай зургуудаа ерөөсө хаяагүй хадгалж исэн тэр бүсгүй. Тэгэхээр бас надад тийм ч одоо тийм юугүй биш юм байна. Бас нэг сэтгэлд юм байгаа юм байна да гэж түр үед ойлгосон гэсэн байна. Тэгээд гэрлэх усан шалтгаан нь үргэлж одоо өөрийнх нь талд байх те өөрийг нь дэмжих тийм хүнтэй байхыг хүсдэг болсон. Тэгээд энэ анхны хайртаа л ер нь их жоохон юу гэмээр гүн дурлсан юм болоо да. Тэгээ 2022 онд гэрлээд тухайн онд хүүтэй болсон. Гэхдээ одоо бол 2 хүүхдийн аав. Яаж яваад 2 хүүхдийн аав болсон бэ гэдэг бодохгүй илж үгүй. Явж байх үү те өөр юм жамаараа гэдэг шиг. Нэг өдөр
дээрээс Би тооноор нар нарийн хэлж өгнө. тусаад тооноор нар тусаал гэдэг шиг. Тий, бараг л. За хамтран ярьж танилцуулъя. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon захим зээлийн аппликейшн. За тэгэхээр та Payon аппликейшнийг гар утсандаа суулгаад хизээж хаанаас хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэл зээлийг хэлбэрээр авах боломжтой. За хамгийн гоё нь юу юм гэхээр та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой. 30 сар хүртэх хугацаатай авах нэ. Зээл төлөх өдрийг өөрөө сонгохгүй ингээ нэг өдөр дээр зоогоо тавьчихаар тэр тухайн хүний цалин бууж байгаа өдөр нь өөр байж болно шүү дээ, тий. Тэгэхээр одоо төлөх гэж бөө юм болно шүү. Наа урдчил зээлд юм уу яа. Жишээ нь манайх чинь ганц л буудаг. Хоёр хуваадгүй бүкс мөнгө энэ дээрээ тэрэг юм байдаггүй. Байхгүй. Тэгээ наад нь хоёр хуваагч байгаа тийм санагдав. Бүүнд дагсан дээр санагдав. За Payon application захим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаат зээл, за мөн чухал үедээ хэд ч хуваан авах боломжтой 75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаалсан зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. За тэгээ мөн та цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолж болох давуу талтай байх нэ. За мөн шинээр бизнес эрхлэгч стартап нартай зориулсан бизнес он хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгаа. Payon аппликейшнаараа 50 сая хүртэлх төгрөгийн зээлээ хүсэлтэд цалин, мал, бизнес зэрэг өөрийн боломжтой бүхэл орлогоороо судлуулад 5 минутанд шийдвэрлээд авах боломжтой юм байна. Хамгийн том давуу тал нь юу гэхээр барьцаа өрөнгө хамтран одоо үүрэг эзэмших шаардахгүй хүссэн газараас хаанаас хизээж хүсэлтээ онлайнаар явуулах боломжтой байна. Холбогдох утасны дугаар 7533 1111 7533 1111 гэсэн дугаарлал холбогдорой. За тэгэхээр та гар утасныхаа App Store болон Google Play Store-оос татаад авчих нь. Тэгээд social хаяг нь Payon гэдэг хахаар гараад ирнэ. Баярлалаа хамтраажсан хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon захим зээлийн аппликейшн. Баярлалаа. За жүжигчний гараагаа эхлүүлсэн. Уг нь 2005 онд анхны уран бүтээлд тоглосон юм байна. Гэхдээ шууд хүмүүс танигдчихаагүй нэг юм жижигхэн л үрд тоглоо явуулсан. За ингэж явсаар байгаад 2009 онд цэцэгнээс хөрхөн хөвгүүдийн Юншиогийн дүрийг бүтээх юм санал аваад за ингээд энэ дүрийг бүтээснээр амьдрал нь бол тэр чигээр өөрчлөгдсөн байдаг. Тэгээд тухайн хүмүүс түүнийг драма тоглохоос нь мэдээж баярлж исэн. Яг нөгөө одоо фэнтэй ш дууч юм чинь тий. Гэтээ нөгөө талаараа ингээд жүжиглэлтийн хараа тийм сайн биш үсэн нэг л тийм модон гэх юм уу. Сайн жүжиглээгүй. Гэхдээ одоо тий яг нөгөө тэр киног хараад эргээд дурсахад нэг сайхан юм да гэдэг шиг кино болсон ш дээ одоо ерөөсөө тий. Яг нэг тийм алдартай бүтээл болж чадсан. За дараа нь өвлийн хайрын дуу киногоор бидэнд танигдсан жүжигчин Payon-ны Entertainment-д орж жүжигчнэр ажиллах болсон гэсэн бүрийг аль биесээр. Тэгээ Playful Kiss гэдэг драмад тоглосон байдаг. Надаа ер нь анзаарснаар цэцгээс хөрхөн хөвгүүдийн дараа тоглосон Playful Kiss дээр арай жүжиглэлт нь жоохон аксын болоод байгаа анзаарсан. Сайжирсан нь. За тэгээ уг драмаа Солонгост амжилт болж чадаагүй ч Японд олон фэнтэй болоход нь бас тус болсон байдаг. Тэгээд энэ Playful Kiss-ын Солонгос бүтээгүй юм байлээ. Тэгээ би ганцаараа тэр үед Монголд үзсэн юм байл шүү дээ. Тэгээд Монголд үзээ суужсан байхгүй орон дээр өвтцээ үзчихсэн шүү дээ. За X найз зүгүүтэйгээ шүүхтэлсэжсэн түүхтэй алдартай. За 2 жил үргэсэн найз зүгүүнхээ хавирганы яс нь хугартал зодцсон юм билэ. Тэгээд ер нь бол үнэн худал гэл нилээ юм яригдсан. Тэрээр үү? Тийм тэрээр гэсэн үг. Тэр бас зодон ч юм уу. Тийм байна. 2014 онд түүний одоо X найз хүн тухайд салцсан байсан. Жүжигчин Ким Хён Жун хүч хэрглэж биед нь ингээ халтсан, намайг зодсон гэж цагдаад мэдгдсэн. Тэгээ тухайн жүжигчин тун сайн имижтэй байсан. Өстой дайжгүй тий одоо имижтэй байсан боловч энэ хэрэгээс үүдэлтэйгээр хүчирхийлэгч хэмээх нэр зүүх болсон. За түүний X найзгүй жүжигчин залуугаас 600 сая вон хэмжилсэн байна. Жүжигчин залуу X найзгүйгээ аль биесээр дараа найз хүүгс ингээ уучлалтгүйсэн гэнэ намаа ингээ өршөөгөөч гээ. Тэгээд өргөдлөө нөгөө X найз хүн буцааж аваад за ингээ жүжигчин залуу 5 сая воны торгуулийг ноогдуулсан байдаг. Тэгэхээр ерөөдөө найз хүүгээ зодсон нь бол өгнөн болж таарч байгаа. Юусэн хүүхний золцсон бичлэг зураг нь биш шүү дээ. Тийм. Сони юм. За ингээ тэд дуудлагууд дахиад нийлчихэж байгаа. Ингээд шүүх мөөх болно гэж өргөдөл мөргөлөө буцааж авангуудаа эргэж нийлээд тэгээ эргэж нийлэнгүүт нь энэ бүсгүй жирэмсэн болчих жоохгүй X найз хүн жирэмсэн болоод за тэгээ хүмүүс тэднийг гэрлэх байх гэж ярьж байсан. Энэ үе жүжигчний талаас ямар мэдээлэл хэлсэн бэхээр миний хүүхэд гэдэг нь үнэн бол би хариуцлага хүлээнэ. Гэхдээ гэрлэх талаарх мэдээлэл бол худлаа шүү гэж мэдгдсэн юм байна. За гэтэл бүсгүй үүнд ууралсан хүүхдийн тээж ахт ч одоо гэрлэхгүй те ингэж ярих гэдэг байж болно. За ингээд тэр намайг өмнө нь ч зодож исэн. Намайг зодсноос болоод хүүхд одоо зулбаад те хүүхдээ эсвэл бас нөгөө зулбчаасан тэрнээс гадна бас ингээд хүүхдээ авахул гэж намайг гэж дарамталдаг байсан. Тийм учраас би түүнээс 1.6 тэрбум вон хэмжилж байна гэд
иймэрхүү зүйл болсон. За тэгээд дуучин залууч найз хүүхээ эсрэг хэрэг үүсгэсэн юм байна. Одоо сөрөг бие биенлэгээр заргаан үүсгэл нэлээд юм болсон гэсэн. За ингээ энэ шүүх хурал муралч эрүүл уруулч 5 жилийн турш үргэлжилсэн. 5 жилийн турш үргэлжлээ шүүхтэлцэж явах хугацаанд нь хүүхэд нь төрчихөж байгаа байхгүй. За. За тэгээд жүжигчин залуу найз хүүгээ хүүхдээ авахлахыг шаардсан болон хүчрхийлжсэн гэхэд одоо гэж үзэхэд ер нь хэцүү гэж шүүхээс үзсэн юм байна. Түүний найз хүү худал мэдээлэлс тараасан гэж үзээд энэ хоёр дахь удаад нь шүү дээ. Эхнийх дээр нь бол зодсон нь бол үнэн байсан. Зодсон үнэн болоод энэ Ким Хёнжун жүжигчин 5 сая оны тургуул авсан. Дараачих нь болохоор шал өөр энийг мэгтэйдээ дахиад намаа ингээд одоо бүр тэр одоо нөө зодсноос нь болоод хүүхдээ алдчихсан. Би жирэмсэн байсан. Жирэмсэн болсон зодсон гэж юу? Тийм гэвч энэ нь бол худлаа болж таарсан юм билээ. За ингээд жүжигчин залуудаа 100 сая воныг өгөхөр болсон юм байна X найз хүн. Тэгээ үүний дараа X найз хүн жүжигчин залуутай бичсэн чата бас дэлгэсэн чи тэр нь тэгэл одоо эвлүүлэг хийсэн. Эвлүүлэгтэй худал ийм чат болсон гэдэг нь л тодорхой болсон гэх юм уу тэр нөгөө хэвлэлээр цацсан юм байна л да. Тэгээ хүмүүс яг үнэнгээд итгэсэн чинь тэрийг ингээд жоохон янзлаад нь оруулаад эвлүүлээ ачиж. Тэгээд өгсөн байсан юм байлаа. За ингээд жүжигчин залуугийн хүүхдийг бас нэг ганцаараа өсгөж байгаа учраас 5 сая оны торгуулийг бол авсан байдгаа. Бүр их хэмжээнд дэр биш тэр одоо торгуулаа багасгасан гэсэн үг. Тэр одоо түрүү нөгөө зодсон гэд өгсөн мөнгөө л баг буцаагаад авчиж байгаа л гэсэн үг болж таарч байгаа юм л та. Тэгээд ерөнхийдөө шүүхийн маргаан үргэлжлэж явах хугацаа нөгөө X-нэс хүн хүүхдээ төрүүлсэн. За тэр хүүхдний жүжигчин залуугийн хүүхд нь мөн болж таарсан. За одоо тэгээд ээж нь өсгдөг юм байлээ. Тэгэхээр одоо 2 хүүхэдтэй гэсэн үг. Жөө том нь гэсэн үг үү? Бахан том нь тий. X найз хүүгээс нь төрсөн хүүхэд нь 2015 онд төрсэн байсан. Тэгээд дараа нь 2022 онд хүнтэй суусан шүү дээ. Анхны хайртайгаа суусан. Тэгээд анхны хайртайгаа суусан жилдээ дахиад бас хүүхэдтэй болсон. 2 хүүгийн эцэг юм байна. За согтуугаар жолоо барьсан эрэгт бас холбогдсон. 2017 оны 3 сарын 26-ны үүрийн 2 цагт Сөүл Сумпад өргөт пи уучаад жолоо барьж яваа цагдаад баригдсан хэрэг гарсан юм байна. Тэгээ уг хэрэг гарах үед X найз зүгтээ хийсэн маргааны дүнгэж ингээд хүмүүс мартагдаад нэр хүнд нь жоохон сэргээд фэн уулзалтаа удахгүй хийх гэжсэн чинь ингээд наанаа согтуугаар осолж гэх юм да согтуугаар жолоо барьж аваад баригдсан гэсэн. Осол бол гараагүй шүү. Жолоо барьж аваад баригдсан. За тэгээд үүнд жүжигчний талаас найзуудтайгаа алкогол хэрэглэсний дараа үүдний ингээ харуул би одоо ингээ байрны хадаж юм тавих гэсэн чинь машина 1 км ингээ холдуулаад өгөөч замаацсан байна шиг ийм байдлаар ингээ гуйгаад тэг би ингээ гуйсныхан дагуу холдуулж исэн чинь цагдаад ингээ баригдсан юм а гэсэн тайлбар өгсөн гинэ. За гэвч энэ тайлбар нь одоо жиг худ болж таарсан. Худ боо юм уу? Тийм тэгээ согтуугаар жолоо барьж яваад гэрлэн тохион дээр унтцсан гэж 15 минут орчим унтцсан юм байна. Тэгээ тэр хоорондоо 10 гаруй удаа нэг гэрэл солигдоод ардлаас нь хүмүүс чигнаалдаал яваач гэж орилж чарлаад тэгээ энэ хажуугаар нь өнгөрч байгаа хүмүүс цагдаад удацсан юм байна л да. Гүй энд чинь ингээд хажууд согтуу өгч өгөн тэгээ хөдлөхгүй байгаад штэ энэ хүний бариач игээд тэгсэн манай хүү очихт нь тэгэл унтцгааж л байсан. Унтцгааж гинэ унтчих л байсан юм шиг байна. Сайхан тавирсан. Тийм ээ тий араас нь сигналдаад нийтээр болж байхад мэдэхгүй юм гэхэрсэн нэлээ сухтуулсан. Тэгээд яах вэ? Хүн болгоно л амьдралтаа алдаа малдаа оноо зөндөөл юм болдгоо л ах л та. Гэтэ жоохон нэг л тийм санагдсан шүү. Тэ хүчрхийлэл бол үлдэх нь үлдсэн байгаа шүү дээ. Тэгээд дараа нь согтуугаар жолоо орчиж байгаа. Гол нь согтуугаар жолоо бариад тэрийг тэр үнэн шударгаар нь хэлчихгүй. Ингээ манай хамгаалагчтай намайг ингээ согтууч гисэн чи ингээ машина цаашаа ингээ холдуулчих гэх юм байхгүй шүү дээ. Яаж гэсэн ч тий. Тэгээд тэр хүн нь баг оронд нь ингээ машин хөдлөгч болно шүү дээ. Тэр харуулсан тийм. Тэр өөрөө хөдлөж байгаа цагдаад баригдсан. Тэр нөгөө нэр төрн дөнгөж сэргэжсэн учраас бас л боцсон л ахалта тий. Тэгээ фэн уулзалт гэдэг чинь тодорхой хэмжээний мөнгө ашиг олоод л тэр одоо фэн уулзалтыг зохион байгуулж байгаа. Тэгээд одоо эргээд бас нэр төрн нэг жоохон сэрэг хандлагатай байгаа гэж ажигласан шүү. Одоо л сэргэж байгаа юм тий. Тий эргээд энэ мэдгүй юм хэрүүл уруулуулаад нөгөө найз хүүгээ зодсон үнэн босноо үгүй нөгөө арайч одоо хүүхдэд зулбтан зодоогүй байна гэх юм дээшээ доош отойл нэг амьдрал нь тийм л байгаа юм болоо да гэж бодчих. Дөө нолны танил хүмүүсийн амьдрал нэрээ. Түүхтэйч. За баярлалаа хүргээ нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч хамцаа Амин харуулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хиймэл оюун суурьс Иргэний хамгаалалтын Юм Монголио мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneоос Payon захим зээлийн аппликейшн байлаа. Урагшлуулсан та бүхэн маань амар цаг нэвтрүүлэг үлээн сонсорой. Түр баяртай баярлалаа. Баярлалаа.